бид нар ч жинхэнэ эмэгтэйчүүд бид нар цай сүүнийхаа дээжээ өргөж гарч ирнэ. Яаралтай Чингисийн дөрийг мандуулах энэ намын хормын гандан төслийн эдийн хашаанд гандан төслийн эдтэй энэ 6 сарын 17-оос эхлүүлнэ гэсэн энэ зүйлийг бидний шаардсан энэ шаардлага яаралтай биелүүл. Ямар санаатай ийм үйл хийдгийг нь бол мэддэхгүй байна. Энэ хууль хяналтын байгууллагууд үнийг сайн шалгаасаа хянаасаа гэж бодож байна. Үнэхээр хууль хүчний байгууллагад өргөдөл гомдол гаргаж цэрэг цагдаагийн хүчээр асуудлыг үргэлж шийдэх гандангийн лам нар чөтгөрийн номын ёсны хүмүүс үү? Бурхны номын ёсны хүмүүс үү? Тэд ямар номын ёс үйлдсэн гэвэ? Батаршил өргөх яг одоо цэвэр номын ёсны үйл ажиллагаа бол Бацагаан дугуйнд болно. Чингисийн төрөө мандуулъя гэд авралын сүмдэн зориод очисон ээжүүдийг цэрэг цагдаагийн хүчээр нухчин дарсан гандангийн лам нар Чой жамцын төрийг мандуулахаар энэ зун дараах ёслолыг үйлдсэн байна. 8 сарын 12-ны өдөр бол тэргүүн хамламдаа бат оршил өргөх үйл ажиллагаа энэ Бацагаан дугуйнд болно. Чойжимц хамбламд монголчууд даншиг мандал өргөж түүнийг бурханчлан тагснаар сэрэг мандах уу? Аль эсвэл дахиж сэхэргүй болтлон суурих уу? Энэ асуултанд бид таны өмнөөс хариулахгүй. Харин энэ зам бидэнд тохиолдсон явдлыг танд сонирдуулан хүргэх болно. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз орон даяар шууд дамжуулаад 9 цагаас 13 цагийн хооронд чөтгөрүүд сүрүүл хуулийг хийдэг бол бурхад аврах ажлыг эрхэлдэг. Бурхтын ажлыг шалгаж чөтгөрийг номонд оруулдаг нь мөнх тэнгэртэн Монгол. Өнөөдөр Монгол улс сүрлийн ирмэх тулан ирсэн нь бурхад ажлаа хэр хийж байгааг шалгах цаг нэрсний дохио. Энэ юу гэсэн үг вэ гэхээр мөнх тэнгэртэн монголчууд ажилдаа орох цаг нь болжээ гэсэн. За ингээд эрхэм үзэгч таны оюуныг гэмэлмэд энэ зам болсон ийм нэгэн явдлыг илтгэмдэлгийе. Та нараас одоо бөө найдлага байгаа ерөөсөө. Бүгдөө энэ там багш нартай хүмүүс үзэж ин шууд нэг хариу өгч. Хариулт нэг дараа ярив та. Дараа биш шаг хийzээ. Одоо ярив. Энэ бол 2021 оны 6 сарын 14-ний өдөр гандан төгчлэн хийдийн даалан Бямбчмын өрөөнд болж буй үйл явдлын дүр зураглал. За гандангийн даалан Бямбчмд цагдаа дуудсан байна. Энд юу болоод байна вэ гэвэл вакциныг эсэргүүцэгч ээжүүд гандан төгсөн хүсэлтийнхээ хариуг авахар ирээд буй байдал. Чингисийн төрийг мандуулах номын хурим зохион байгуулахыг санал болгосон албан бичиг гандангийн захиргаанд өгөөд 4 хоногийн дараа хариугаа авахар очисон биднийг үүдний харуул нэвтрхийг хориглосон юм. Үүдний харуулын хориглолтыг арайхийн давсан бид улсын аврах хуралдааны ер нь эндээс шууд эхлэх хэмээн шийдэж 3 цагийн лайваар ард түмнээ урин дуудсан билээ. Тэгэхээр тэр харгас төрийн хуулиар явахгүй төр шашин тусдаа юм бол шашны үйлдвэрийг хамгийн аврах ёстой юм бол хамгийн яаж аврах вэ гэдэг зүйлээр бид нар ярилцах ёстой. Яг зөв, ёстой зөв. Одоо Монголын ард түмнээ ерөөсөө бид нар яаж аврагдах вэ гэдэг зүйлээ хэлэлцъя гэдэг зүйлийг ярьж. Яагаад гэвэл энэ ч өөрөө нэгэнт бид нарыг авраач гэж өгсөн мөнгөөр л байж байгаа юм чинь яаж аврагдах вэ гэдгийг одоо эндээ хэлэлцъя. Энэ чинь бурхан багш намайг чиний хувьд гурлын хөтөлбөр бэлтгээрэй гэсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг би одоо нэгэнт ингээд тохирчноороо энд хөтөлбөрөнд танилцуулчих тий. За тэгэхээр зэрэг ийм хөтөлбөр байгаа. Одоо эндээ бид нар улс үндэстнээ аврах хурлаа энд яралтай зохион байгуулъя. А тэн дээр эхлээд энэ вакцины хоригнуудыг яаралтай танилцуулж, яаралтай их хүрсэн аврыг. Тэрнээс хамгаалъя. А тэгэд яагаад ийм хэмжээнд Монгол тэнгэрлэг монгол хүн тэр хашаантайгаа хашаатай мал шиг болтлоо
арьс маханд нь хор шахаж байхад шахуулаад ийм үлцэнгүүд орой байдалтай хэмжээнд хүртэл мөнгө тэнгэрт монголчуудыг доройтуулсан тэр эзэн нь хэм бэ гэдгийг олж тодруулахын тулд ийм харгас засгаар яваад сайхан ирээдүйд хүрчнэ гэдээ хэлсэн энэ Бурхны номын сургадаг энэ чойж амцаас нь яг ямар сайн сайхан төрөх гээд байгаа гэдгийг хуралчулсан нийт олноороо өмнө зогсоож байгаад хэлүүлэх ёстой гэж би үзэж байгаа байхгүй юу. Тэгээд хоёрдугаарт нь тэгвэл нөгөөх нь ягааш аль нэрнгүй засаг вэ гэдэг нэвтрүүлгээ үзгэсэн байхгүй юу. Нөгөөх нь юу юм бэ гэхээр зэрэг хүн төрлөختнийг аварна гэд мөнгө тэнгэртэн монголчууд хөдөлсөн. Тэрийг дарсан байхгүй юу. Тэгэхээр зэрэг бидний хувьд бол монголчууд хүн төрлөختнийг аварна, ингэж Монголын эрнийг эхлүүлнэ гэдэг зүйл дээр юм хийж ирсэнтэй. Тэгэхээр зэрэг хүн төрлөختнийг аврахаар мөнгө тэнгэртэн монголчууд хуралдаад хөдлөх юм бол яг ямар сайхан ирээдүйд хүрэх юм. Тэрийг бид нар танилцуулъя. Бидний зүгээс өөрсдийнхөө бэлтгэсэн илтгэлийг энд хурамжуулсан олондоо танилцуулъя. Энэ улс орчин сайн сайхны зам руу орох гээд байна. Гэтэл энэ гандан эдийн лам нар чинь тэг болоо зогсчоод байна. Энэ гандан эд чинь өөрөө коммунизмын өөрөөр хэлбэл ярагчдын зандалчдын хамгийн сүүлийн хорогдох цайз болчиход байна гэдгийг өөрсдөө ярьсан байгаа. Тэгэхээр зэрэг энэ хамгийн сүүлийн хорогдох цайз болсон гандан эдийг яаралтай авралын сүм болгож хувиргахын тулд Монголын төр төмнийхээ төлөө 2-1 сэтгэлээр зүтгэсэн нийгмийн зүтгэлтнүүдийг болоод соён гэгэрүүлэгчдийг эндэн урьж оролцуулъя гэсэн зүйлийг яаж байгаа. Одоо энэ эзэн Чингис хааны алтан төрийн жолоог өнөө хүртэл өртөөлж таниулж ива Эрдэмтэн профессор Самбуугийн Даваагуу, Гэнтэнгийн Долгорсрон, Чулуунбаатарын Эрдэнэ гэх мэт эдгээр мэрэгдийнхээ үгийг сонсож төр баригдах уламжлалт онолтойгоо бид нар танилцах хэрэгтэй байна. За тэгээд ийм хөтөлбөрийг ягаад энэ мэт далайстай үлийг эхлүүлж 10 цагаан буйны үрийг тариалахын тулд энэ өдрөөс эхлэн хамаг монголчууд яаралтай хуралдах шаардлагатай болоод байгааг ээжүүдийн зүгээс яаралтлан танилцуулж байгаа юм а гэдэг зүйл. Ястаа сайхан хөтөлбөр боловсруулсан байна. Тэгэхээр би яг ингэ багшийнхаа өрөөнд сууж юм. Тэгэхээр багшийнхаа өрөөнөөс энэ хурлынхаа одоо нийт хөтөлбөрийг ингэ та бүхэндээ танилцуулаад эхэлжлээ. Тэгээ үнэхээр 21-р зууны Чингис хаан дэлхийн нийтэд түлээлттэй байгаа юм байна. Яг тэр шиг Монголын ард түмэнд түлээлттэй байгаа юм байна. Тэрэн дээр тэгэхээр зэрэг хамаг Монголын хүрээгээр давлгаалan хөдөлж чадсан те. Ингээд гадна байгаа монголчуудад жавхлангийн чинь бурханчлан шүтдэг юм байл лээ. Тэгэхээр зэрэг энэ хүнийг хоёрдугаар дөрөв оролцуулах ёстой гэж үзэж байгаа юм. Бидний дэмжээд өгөөч лам 3 эрдэнэ минь. Бид нар бол үнэхээр та нарыгаа бурхан л гэж үзэж байгаа. Хүн аргаа барсан үедээ бурхандаа л хандна. Өөр яах юм? Монгол улсын үндэсний аюулгүй байдал санал хийж байна. Тэр авсан мэдлэг бол манай халбаа ясаад юуны ханд хэрэгээр дамжуулаад байна шүү дээ. Харин бид 5 сар одоо бичиг хэрэг мэрэг тэрийг болох гээд байна. Нэг хоногт хэдэн хүн хохирж байна. Энэ хоногоор өдрөөр цагаар тоологдож байна. За одоо болно. За одоо болно. Бичиг хэргийн албанаас хариугаа аваарай гэд биднийг өрөөндөө орхин гарсан тэрээр цаг тутамд цагдаа явуулж мөн лам хар, эрэм, төрөл бүрийн хүмүүс ээлж дараалан орж гарч биднийг хөөж тууж байлаа. Харин бид хэн нэгэн хуулийн зөвлөх болон бичиг хэргийн албанаас ямар нэг бичиг цаас авах гэж биш. Улсаан яаралтай аврахаар ард түмний хурлыг авралын энэ сүмдэн цагаалталгүй зохион байгуулъя гэдэг хүсэлтэн албан бичигтээ маш тодорхой дурдсан болохоор ер нь улсаан аврах ард түмний хурлыг эндээсээ шууд эхлүүлье гэд ард түмний урьд болж байлаа. Бидний энэ үйл ажиллагааг тэд тасдан зогсоохын тулд юун дөрвөн тог цахилгаанаа тасалж лайв хийх боломжийг хязгаарласан юм. Эцэст нь гандангийн даалан Бямж уламтан өөрөө гаднаас уцаар ирж Батцагаан дуганд ирээд ярилцахыг урьснаар бид уугуурөв орхин гарсан юм. Харин бидний гараад очиход гандангийн хуулийн зөвлөх хэмээх энэ залуу энэ цагдаагийн хамт өгцсөн болно. Монгол улс Монгол хүний бид Тэгэхээр над нар надад асуултаа ирэх юм уу? Чи зүгээр миний багшийн хариулт. Чи миний багшийн нэр гэдгийг хутаагаад байна. Чи миний багшийн нэр хутааж байгаа байхгүй юу? Үнээр гомдлоо шүү. Хийж ойлгохгүй. Чи гомдоод яа бид нар гомдох. Чи түрүүгээр Хэлсэн юу яриад байгаа юм тэр ойлгож байна уу? намайг нэг ши хариу өөрөө ахиад. Бид нар хангалт бид нар номын газар ирсэн. Номын үгээр нэр, номын ёсоор нэр. Ядаж хүний ёсоор харилцаа шаардна. Яагаад хуулийн зүйл бид нар тэр мөнгийг бид нар тэр мөнгийг байж тээ. Өөрийгөө хамгаалахын тулд цагдаад өгөөрэй гэж өргөсөн мөнгө юм уу? Үгүй шүү дээ. Монгол улсыг дэлхийн хүндрэлтийг хамаг амьтныг аврах ёстой мөнгө байхгүй юу? Тэгсэн чинь хуулийн он цагдаагийн өмнөөс яриулаад байгаа байхгүй юу? Энэ хаа яагаад номын ёсонд яагаад байж таарахгүй зүйл. Тийм учраас би энэ асуудлыг хөндөж байгаа. Энэрэнгүй тойл борход залран буй хэмээн. Энгийн олон сүстэн ирдэг ганданд ээжүүд ч мөн авралын ирээд эцэст нь буута цагдаагаар хамгаалагдсан буг чөтгөрүүдийг дарах дараагийн тулаандаа
инхүү мордсон юм. Энэ бүчлгэрүүдээ салган заяа. Цэвэрлэг салган туум уу? Чингисийн төрийг мандуулах номын хормыг дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулах хэрэгтэй байна гэд албан бичиг төлөвлөд очсон ээжүүдийн гандангийн ламнаар уухайлан дэмжиж 10 дугаар богдоон зарлан Чингисийн төрөө мандуулъя гэд хамтраад ажиллахын оронд энэ мэтэр хүчирхийлэл, хуурам эхлэлтийг удаа дараа хийж төр түмний дунд яс хаян алалцуулсан юм. Энэ бүхний үр дүнд хараал зүхэл, орилон хашгираа тэнгэрт хадаж мөн гардан тулаанд орсон хоёр талын аль аль нь махан биедэн бэртэл гэмтэл авч харгислал хүчирхийллийг биеэр туулсан юм. Ингээд эцэст нь үрсийн аврахаар авралын сүмдэн зориод очсон ээжүүд ажлаа хийж байсан гэмгүй олон хүнийг зодож танхаарсан хэрэгээр нийгэмд мэдээлэгдэж цагтаад дуудагдсан юм. Хэрвээ энэ улсад эр хүн байдаг бол ийм их хүчирхийлэл худал хуурмагтай тулгарч хүчин мөхөссөн эх хүрсэн хамгаалаад өндийх хэрэгтэй байна. Вакциныг эсэргүүцэж байгаа ээжүүдийн нэгдэл хэмээх нэг одоо хэсэг бүлэг хүмүүс бандан төвчлээд рүү удаа дараа дайрч харуулууд руу биед нь хаалтах, гэмтэх, бүр хамрыг нь хугалах зэрэг асуудлуудыг гаргаж байгаа юм байна. Энэ үйлдэлийг гаргаж байгаа шалтгаан нь юу гэхээр гандан тэгчлийн хийдийнхэн тэр хүмүүстэй нийлээд төрийн эсрэг бослог гаргах ёстой гэж уриалж үзэж байгаа юм байна. Бид нар ч жинхэнэ эмэгтэйчүүд бид нар цай сүнийхээ дээжээ өргөж гарч ирнэ. Ингээд нэгэн зэрэг өргөөрэй. Тий. За зөөд өгдгэнгийн долгорсрон Монгол улсын сүүлчийн эзэн хааны хатан дундаг дулам хатныхаа сахи усыг көнттгэл өргөж, милалга өргөж ундаалж байна. Цөөх хайрхан. Сахиусыг ундааж хүндэтгэл өргөн дээж өргөж байна. Сахиусыг ундаалж байна. Санжаа охин отын цэцэг. Бид нар хожмоор байна шүү дээ. Бид нар хөзөр тоглож байгаа гэж үзээд байна шүү дээ. Хөзөр тоглож байгаа учраас бид нар хамгийн найдвартай модон барих хэрэгтэй. Тэгээд тэр хамгийн найдвартай мод нь 10 дугаар богд байна. Энэ модон төр хүмүүс энэ модыг авахын төлөө цаан чалаан болж байна. Тийм ээ. Тийм. Хамгийн хайж байгаа юм хэм үү? Хамгийн одоо учир нь хэн нэгний хүүхэд өсөн өндийж жинхэнэ 10 дугаар богд болтол ахаад бидэнд олон жил хэрэгтэй. Тэгэхээр тэрий чин цаанаас нь хэн нэгэн зална институцийг тэрэн дээр л одоо халалцсан болж ийн гэж ойлгож болох. Тийм учраас энэ модыг бид нар алдаж болмооргүй гэдэг зүйлийг яриад байна шүү дээ. Өнөөдөр тэнгэр ярьж байгаа энэ улсууд маань Монголоо аврах гол хүчин. Гэтэл гол мод нь байхгүй бол тэнд гадуур гүйлдэд байна. Тэгэхээр зэрэг энэ модоо бид нар барих хэрэгтэй байна. Тэгээ энэ мод маань өөрөө юу вэ гэхээр зэрэг мэдээж гандан тэгчлийн хэд одоо богж явсан дам хотгтойгоо залхаар болвол цөөхөн хэдэн хүмүүсийн хүрээнтч биш дэлхийн нийт зарлана. Богж явсан дам хотг дэлхийн хүн. Тийм учраас бид нар юуны хийхдээ дэлхийн нийтэд зарлж агаад дэлхийн одоо олон бүдийн шашинтай бусад шашинтай судлаачид тийм ээ аялал жуулчлалын энэний төв донд нь бид нар зарлана. Тийм учраас энэ модыг бид нар атгах ёстой. Өөр дээрээ тэр юм муу юмыг шүүрдэх хэрэглэх ёстой. Атгах нь яах вэ? Арга зам нь юу юм? Богдыг бид нар яаж өөрсдийнхөө мэдлийн хүмүүс болгох гээд байгаа. Тэгжээж бид нар миний мод гэж ярьж шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хоёрын аль нь вэ гэдэг аль нэг нь л хэлж таарна. Үнэхээр та нар гоё юмлаад байгаа юм. Аль нь энэрнгөө аль нь харгасан юм бэ? Энэ ятын гар хөрөл болчиход байгаа. Одоо энэ оюун эрдний явуулж байгаа энэ ятын энэ энэрнгөө бодлого юм уу? Энэ алтны дүнний аялалгаа юм уу? Энэ хоёрын аль нэг нь үү гэдгийг тулах хэрэгтэй байна. Энэний мэдлийн байх юм бол богд их том бүдэр, богд их том өдөр, богд яах юм те бүдэр. Бид богдыг өөрийнхөө гар дээр авах гэдэг шүү дээ. Яаж авах вэ та? Аль нэг нь л байна. Аль нь вэ гэдэг дээр та нар нэг л хариул. Аль нэгийг сонгох те. Өөр хаашаач буулцах харахгүй. Тэгэхээр зэрэг энийг л бид нар ламнарт тулгамаар. Яаж тулгах вэ? Та нар хүчтэй хүчийг оршоочихсан та нарын төлөө ламнар намаа уншчихсан юм байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө ламнар маань бүгдөө дарих уншаад байгаа шүү дээ тий. Бүх эмэгтэйчүүдийг сэрээчээ гэж одоо энэ лам хуургууд маань уншиж байгаа. Тэгэд нэгэн сэрсэн эмэгтэйчүүд нь та нарын уншсан дарихын одоо уншилгаар чинь бид нэр ингэ сэрчлээ. Одоо тий үүлээ эхэлчлээ. Одоо та нар маань бид нартай нэгдэчээ гэж л уриаллаа да. Та энэ нэг бүтэмжгөө болохгүй зүйл гэдэг юм уу? Тий. Тэгээ та одоо энэ мо хамбыг дийлэхгүй байж яаж богдыг дийлнэ гэж бодоод байгаа. Эний чинь та биш өлгөж авсан хүмүүсний эднэр. Эндээс улбалаад нийт эх орончдоос ийм нэгэн асуултыг асууя. Таач бас галуун цэцэн холбооны энхэр ахтай адил тэр муу чойжмцаас айж байна уу? Энэ муу гэж ярьсаар үнэхээр мууг нь мэдсэр хэрнэ.
Эхцэлж хараад тулаад ярьж чадахгүй арга шаа захалж дөлсөөр явна. Тэгвэл айдсыг тэгж ар хударгаар нь ярьж ар нуруугаа харуулсан зүгтааш давдаггүй юм. Эхцлээд тулж туулдаг юм. Аймхай хүн ар хөвгдөг. Алинаас айж алгын чинээ болох вэ? Зон олныхон төлөө зоригтой дуугарах цаг нь болсон. 10 дугаар богд том хөдөл мөн үү? Мөн. Монголын хувь заяанд маш их өндөр үр гүйцэтгэв. Энэ бол тодорхой. Тийм учраас би таны Тэгэхээр би харин 10 дугаар богдоос өмнө Монголын төрийг бид нар яаж авах вэ гэдгийг бодоод байна. 10 дугаар богд чинь тэтгэе тэргүй өлгийж авсан багш нь одоо энэ гандангийн хамлан болно. Хэвдээ 10 дугаар богд өнөө маргаашгүй төрөвл өөр хин юу яах өлгийж авах юм. Монгол өөр хин өлгийж авах гэж та бодоод байна. тэр хамбал амыг та унгаад чадахгүй гэж үзээд байна тийм үү? Хамбал амыг та болохоор намайг ингэж яагаад гэдэг чинь би одоо бүр учрыг нь олохоо байлаа. 10 дугаар богд төсврийн том мод. Гэтэл чой жамцыг та дийлэхгүй. Чой жамцд нь үлдээ гэдэг нь шүү дээ. Би чой жамцаас авахын тулд би тантай чой жамцыг ингийн тулд гэж байгаа юм биш. Би энэ үнийг хэлэх гэсэн чинь хүч хүрхгүй дээ байна. Эхлээ үний зангарахтай дуу хоолой хэрэгтэй байна. Энийг би тантай чой жамцыг өлгөдөж аваад удаагүй багт нь бид нэр удахаас нь өмнө эсвэл өмнө нь чадахгүй бол дөнгөж аваад байж явах үед нь бид нэр энэ төр засгийг унгаад төр засгийнхаа хүчээр бид 10 дугаар богдоо чой жамцаас аавна. За. Тэгэхээр зэрэг одоо миний гол үндсэн юм энэ. Үндсэн хууль гэж яриад байдаг чинь ирээдүйн маргааш энэ үндсэн хуулиар бид нар юу хүрх юм. Тэгвэл энэ гэрээ юм байна. Ас жаргалын гэрээ юм байна. Тэгвэл энэ гэрээ үндсэн хуулиараа гэрээ ёсороо ингэж бүтсэн байна. Нөгөө нэг даншгаа яриад, нөгөө нэг жанлав цогцломоогоо яриад, инфляцийн зэрэг нөгөө намын утгачийн дотроос бүрэн гараад ирнэ. Тэгэхээр зэрэг энэ бүрэн гарч ирсний дараа чой жамс байтугай нь өөртөө хурц ирээд сөгдөнө. Нэгэнт мэдхгүйгээс мэддэг болохын тулд ингэж тодорхойгоосоо хөөж явж байгаад тодорхойгоо гарч ирнэ. Тийм учраас би тодорхойгоо бариад байгаа байхгүй юу? Тодорхой зүйл яах аргагүй живсэн дарнатын хувилгааныг дөрүүлээд өндөргөгээ яатсан байна. 8 дугаараа тэнгэрийн цаг ирлээ. Яг энэ цагийг бид нар товлж ирсэн юм а гэсэн үг байхгүй юу? Тэнгэр тэнийг товлж ирсэн юм а. Тийм учраас одоо миний зааснаар хөдлөл энэ монголчин тусгаар улсаа байгуулах юм а. Тэгэхгүй бол нөгөө өндөргөгөөс авахгүйла тэр өмнөх дөрүүдийг үтсний хэрэг байхгүй болох юм а гэд. Тэгээд тусгаар улсыг байгуулсан байна. Тэгэхдээ энэ 100 жил ийм болно гэдгийг нэг үргэлжлээ хэлсэн байна. Тэгээ яг 100 жилийн хугацаанд 21 онд өнөөдөр энэ жилээр дуусгаж байна. Тийм үү? Тэр зүйлийг л би энэ түүхээсээ гаргаж ирснээр танилцуулах юм байна гэж үзээд байгаа байхгүй юу? Тэгээ 20 онд ийм болсон байна, 18 онд ийм болсон байна. 18, 19, 20 оныг алтны дүрний гэрээнд ингэж утсан байна. Монголын төр төсний зурхаад ингэж байсан байна. Яг энэ дагуу болсон байна. Энэ дагуу бид явсан байна. Тэр утга бүгдээрээ гарцсан байгаа. Отгой өвтөр гаргацсан байхгүй юу? Тэр жанлав цогцлмагийн чинь тайлбарлаад энэ тэрэ ингээд тэр жанлав цогцлмагийн давлгааг бит хоёр ихлүүлээд тэрнийхэн тайлбарыг би хангалттай өгөөд дахиад тэр одоо үндсэн хууль одоогийн үндсэн хууль уу жанлав цогцлмаа юу гэдэг имийг хүртэл 20 оны сүүлээр юу болов гэдэг юм дээр нэвтрүүлгүүдээр маш тодорхой гарсан байгаа. Тодорхой болсон юм бариад тэгээ тэрнийхээ хойноос яваад тэр 10 дугаар богдоо хөжөр болгоод авчихлаа. Тэгвэл бидэнд бүр сайн биш. Тэгээд та юун дээр л анх хэлсэн ярьсан дээр л байх ёстой үстэй. Өндөргийн зан өдөр тусгаар тогтнол ард түмнээ авч үлдэхийн тулд 21 дарих бүтээсэн байхгүй юу? Тэр 21 дарих амилсан байхгүй юу? Магадгүй та нарт ингээд эмгтээчүүд эхлээд явж байгаа нь дарихууд ажиллаа өгөх гээд байна л гэж бид нэр эрчүүл хараад байна. Тэгээд эрчүүлч гэсэн бас ажлаа авахд бэлэн байгаа. Тийм учраас дарихууд мөн айх юм байхгүй. Монгол сайхан болно. Эрчүүл авсан хойно. Ингээ хамтдаа ингээд энэ шуудааны араас ингээд өргөж байгаа. Тэр чинь амар хүнд ачаа байгаа шүү дээ. Тэгээ хамтдаа өргөө ингээ явж байгаа гэх тэгээд дөмгөө өргөөд өгөөсэй гэхлээр зэрэг өрөхгүй байж ичсэн. Сүрд ажиглаач нөгөөдөгтөө дарагдаж өгдөг юм байгаа үсттэй. Анх хамт өргөнө гэж ирчихэд тэгвэл тэрнгээр эн чинь энэ модыг хөдрийг та атах гэж байгаа бол хамтдаа дэрийг унгааж байгаа тэр тань дээр ирэх юм байгаа үсттэй. Тэгэхээр зэрэг унгаагаад өгцөн он чин дэрийг чинь барьчи өдрийн сайн мод гэдэг чинь би мэдчихлээ гэж ингэж болохгүй үсттэй. Бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч лидер гэдэг байгаа шүү дээ. Хинч тэр богдын үдээс ган хийхээргүй. Тэгэхээр номер 1 гэх юм уу? Номер 1 байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр одоо номер 1 дэлхийн хүлээн зөвшөөрнө шүү дээ. Богдыг хараад. Түүхээр нь өргөмжилсэн байдлаар нь хүлээн зөвшөөрсөн байдлаар нь эдний 10 дугаар богдыг дэлхийн хүлээн зөвшөөрнө.
Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд хүлээлттэй буй 10 дугаар богд өнөөгийн дэлхийн улс төрд нөлөөлөх номер 1 хүн гинэ. Өөрөөр хэлбэл оршихуй, эс оршихын цагт тулж ирсэн дэлхийн хувь заяа эргээр шийдэгдэхэд хамгийн том нөлөө үзүүлэх хүчин бол Монголын богд шавсан там бутагддаг. За тэгвэл дэлхийн хэмжээнд ийм том нөлөө бүхий улс төрийн хүчнийг жолоодох залуур хөдөлгөх бүтэц юу вэ? Өнөөгийн нэгзэгтэй цаг үед монголчууд бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол энэ юм. Гэтэл харамсалтай дийлэн хүмүүс богдын асуудлыг шашны хэрэг гэж үзээд харин шашны хэргийг зөвхөн лам нарын дотоод асуудал гэж үздэг. Энэ дүрэл өнөөгийн Монголыг эзэнгүй улс болгосон. Эзэнгүй улсыг эзлэхэд амар, залгихад хэлбэр. Тийм ч учраас хэн дуртай нь Монголыг маань залгих гээд тал талаас амаа хангаан давшилна. Хэн нэгний эрх ашигт нөлөөлөд байгаа болохоор энийг олон нийт мэдэх ёстой гэдгийг найж байгаа. 10 дугаар богдыг энгийн сэвсэгтэн хүн. Бурхны шашинт гэсэн бурхны шашин монголчуудын өв хөрөнгө шүү дээ. Тэгээд тэд нар бас оролцох зүйтэй гэж би хэлж байгаа юм. Энэ захиргаа нь өөрчлөгддөг. Ганцхан чойжин самбил нэг хэдэн хүмүүс суудлын сахиж идэг хэдэн хүмүүс байж идэг. Ялзарчаад байна. Тэр ялын нөрүүлж хариуцлагын тооц бидэрсэн бас одоо энэ бүхнээс харахад амгалант төрийн алтан жолоог залуурдах энэрэнгүй сэтгэл, эгнэшгүй эрдэм чадал тэдэнд байх нь байтугай. Чигжи хурууны хумсны толион чинэж хүн чанар хүнлэг зан суртахууныг олж харахааргүй байлаа. Монгол төмний авралын ариун сүмдэн ээжүүд нэвтрэн орохын тулд харуул хамгаалтын албатай хүчээн үүсэх хэрэг гарсан юм. Зайлшгүй юм нөхцөл байдлыг туулаад гарахаас аргагүй төрсэн ээжүүдийн хөхөрсөн, шалбарсан, бяцарсан гэмтснийг тоолвол бид нэлээд юм ярина. Гэтэл хамгаалтын албаны тэдгээр эрчүүдтэй халз тулалдаж, бэртэж гэмтсэн ээжүүдийг энэрэн хайрлах сэтгэл гандангийн лам нарт өчүүх хүндөд ич байсангүй. Ээжүүдийн хүсэл шаардлагын хариуд гандангийн лам нар хүйтэн зэвсэг агссан цэрэг цагдаагийн хүчин торхирсан бол олон нийттэй харилцах албаны дарга од гарт хэмэх энэ ламтан манай нэг харуулыг бол нэр бүхий харуулыг одоо цохиж одоо ингээд хэд хэдэн хүмүүсийн бие талдаж хамар энтрийг одоо цөм зохиулсан харуул бол иргэний хуулийн хувьд харайлагдах газар гомдлоо гаргаад явж байгаа. Өрсөн аврахын төлөө амиан жолон тэмцэх ээжүүдийг хэлсээр яаж гүтгэж, хараар яаж бодох вэ гэдэг ажлыг энэ мэтэр идэвхжүүлэн гүйцэтгэж цаг алдалгүй хэвлэлийнхэнд хандаж байлаа. Ингэж бурхны шашны номын ёсыг уландаан гიშгэж их Монгол улсын дахин сэргэн мандлын эсрэг маш их идэвхжүүлэн ажилласан харгас бурангүй хүчинд 10 дугаар богдыг асран хүмүүжүүлэх эрх болоод үүргийг хэрвээ Монголын ард түмэн олговол Тэнгэрийн гисгээл аль алинд нь хатуу буухан дамжиггүй. Тиймээс хүлцэнгүй номоогоо сон болж Монголоон сүрүүлсэн хэрэгээр тэнгэрт гисгээгдэхгүй тулд хожмын үрстэй зүхэгдэн түүхэнд хараар бичигдэн үлдэхгүй тулд бурхан хэмээн хүний ертөнцөд тахигдах хэн гонч байсан шалгаж номонд нь оруулах хүчтэй бөгөөд зоригтой бай. Тэгээд тэний өөдөөс нь дуурах ганхи хүн байдгүй. Энэ хотготой үзгээд нэг ч асуудаггүй. Тэн дотор байгаа ландруудын тэгээд дарамтлаад бүгдийн энэ тэнд хүчний байгууллагуудаар дарамтлуулаад нам болгодог. Ганц чойчмцаас 3 саяулаан айн бэмбэгнэж хятадын харгас дэглэмд Монгол орн нухлагдана гэвэл Чингис хаанаар аваглагдсан бидний Монгол хүний норчлонд байхын хэрэг юу байна? Бидний Монгол хүний норчлонд байхын утга учир нь гажуудсан шашныг засч шашнаан буруу номлогчдыг шалгаж номонд нь оруулахад оршмоо. Хүмүүн заяаг тэнгэрлэгт дэвшүүлж хамаг амтныг амар амгаланд цэнгүүлэхэд оршмоо. Бидний Монгол хүний норчлонд байхын утга учир нь Монгол хэмээх нэрийг өндөр төргөн мандуулахад оршмоо. Сайн эцгийн нэрийг 3 худалдаж идсэн юм чинь дараагийн Чингис хаан болж 3 саяулаан дайн далдраа дуурс уцгаая. Монголчууд мөнх тэнгэрийнхэн дээр улс төрийн намыг
залах учиргүй. Үүний тулд нийтээрээ нэгдэн нягтрах Монгол төрийн хамгаалах цаг иржээ. Монгол төрийн нэг намын дарлалаас чөлөөлж хамгаалахад Монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй болоод байна. Мөнх тэнгэрийн эвэл дор ахуй төрмөн бүү алдаргэ. Монгол улс, Монгол үндэстэн мөнхөд оршиж Монголын ардчил ашиг мандан бодрох болтугай.